Тэгвэл энэ одоо хугацааны эзний цаанаас яаж тоглох хаагуулж төсөлгүй Монгол Улсын хуулийн чуулганы уралдааны liгийн борлыг 5-5 хэсэг заасан. Тэгэхээр бүлээн авсан өдрөөс хойш 5 өдөр багтаа 20 давах гэдэг ийм зохицуулалттай. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн бид түрүүн бас хэллээ 26-ны өдөр бол бүлээн авсан. Үүнээс хойш ажлын 5 хоногт гэж тооцох юм бол 2-р сарын 1-ний өдөр 20 давах зүйл болж байна. Тэгвэл энэ хуулийг тарж мэдэх хугацаа өөрчлөлт болсон. 2023 оны 2-р сарын 1-ний өдөр буюу ерөнхийлөгчийн 20 тавьж болох үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрийн хэлбэр тав дахь байдлаар хуулийг туссан байгаа юм. Хэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч эдгээр хуулиудад бүгд нь 20 тавьжээ. Гэхдээ Монгол Улсын хуулийн сүүлийн үед дахин орсон гарч байгаа гэмтэл ятангуяа хүмүүсийн хүүхдүүд дахин орсноор дамжуулж байгаа самаа босоод байгаа үчирээ зөрээд хүний нэр төр сон байгуулалтаа хавтах гэх мэтлээ энэ дахин орсон олон нийтийн сүлжээд үүсэж байгаа гэмт хэрэгүүдийг буулгах энд үүсэж байгаа хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх зайлшгүй шаардлага Монгол улсад бий. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг улсын боловсроогүй болгох шаардлага Монгол улсад байгаа. Тийм учраас шаардлагатай улсын хурлын засгийн газар энэ чиглэлд бас анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үнэхээр хүний энэ сошиал орчинд явж байгаа захин орчинд явж байгаа олон хууль бус үйлдэлүүд нь бол иргэдийн эрх хэрэгчлөөг зөрчиж байгаа гэдэг манай ард иргэд бас ихээхэн ярьж хэлцэж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр олон нийтийн одоо санал бодлыг сонсож мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт саналуудыг нэгтгэж олон улсын жишгт олон улсын сайн туршлагуудыг бас тусгаж энэ эрх зүйн орчнуудаа цаашид боловсроогүй болгохын зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бас тодтогд хэлхийг хүсэж байна. Ингээд Монгол Улсын ерөнхийлөгчийн хориг бүхэлд нь одоо нэмэх хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаатай холбогдуулан хийж байгаа хэвлэлийн уралд мэдээлэл өгж үзлээ. Асуулт байна уу? За нэгдүгээр энэ олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульдыг бүхэлд нь хориг тавьж байгаа хүрээнд дагалдах хуулиуд хамтдаа тавигдчих. Би түрүүн нэлэлсэн дагалдах 5 хууль байгаа. Энэ 5 хуульд нь тавууланд нь бас хориг тавигдж байна гэж хэлж болно. За хоёрдугаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиуд нь дагалдах хуулиудтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. За гуравт бол энэ хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаа нь захин орчинд үүсэж байгаа олон нийтийн сүлжээнд бий болж байгаа хууль бус зүйлүүдтэй цаашдаа бид нар зүйлүүдийг зөвлөж байгаа зүйл биш. Нэгсний энэ захин орчныг хууль эрх зүйн орчныг тодорхой болгох олон нийтийн сүлжээнд гарч байгаа хууль бус зүйлүүдийн их хууль эрх зүйн орчныг боловсроогүй болгох чиглэлээр бид нар Монгол улс цаашдаа олон арга хэмжээ хийх зайлшгүй шаардлага бий болж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бол хууль тогтоомж гаргаж болно. Гэхдээ өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа үндсэн хуулиас эхлүүлээд хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бүх хуулиудын хүрээнд энэ хуулиа батлах хэрэгтэй. Олон нийтийн хилцүүлгээр нь оруулаад, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг аваад, хуулийн тогтоомжийн хүрээнд одоо хууль тогтоомжийн тухай хуулийн заасан байгаа шүү дээ. Ийм саналуудыг ингэж яав, тийм хугацаатай гэдэг. Энэ бүх хуулийн заалтуудыг хатан мөрдөж, хууль орчны эрх зүйн орчныг боловсроогүй болгох чиглэлд ажиллаач гэдгийг бас бид нар энэ хүрээнд илэрхийлж байгаа. За. Энэ олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах бүх хуулинд бүхэлд нь хориг тавьсан учраас тодорхой зав зүйлтийн талаар тодорхой агуулга дээр нь ямар нэгэн одоо байр суурь илэрхийлэх боломж хуулиар хязгаардсан байлаа.
Тэгэхээр өнөөдөр Монгол улсад мөрдөгж байгаа хуулиар Монгол улсын ерөнхийлөгч чуулганы завсгалгааны үед хориг тавьбал одоо дараагийн чуулган эхлэнсний эхний ажлын 14 хоногт энэ хуулийн манай хоргийг хилцэх ёстой. Нэгэсний 3 сарын 15-нд улсын хурлын хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт энэхүү хоргийг хилцэх ёстой. Хоргийг нийт гишүүдийн 3/1-ээр хүлээж авдаг. Нийт гишүүдийн 3/1-ээр хүлээж авдаг. Тэгэхээр улсын хурл ийм бүрийн эрхийн асуудал хүлээж авахгүй эсвэл улсын хурлын бүрийн эрхийн асуудал. Бүхэлд нь энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа, дагалт хуулиуд нь чинь бүхэлд нь хориг тавьж байгаа учраас 2 сарын 1-ээс энэ хуулийн үйлчлэл бүтгэлцэнэ. За өөр асуулттай хүмүүс байна уу? Тэгэхээр та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Ер нь Монгол улсын ерөнхийлөгч хуулийн хүрээнд ямар чиг үүрэгтэй байдгийг. Улс оронд үүсэж байгаа нийгмийн эдийн засгийн харилцааны асуудлууд бол үндсэндээ засгийн газар хариуцдаг. Ялангуяа агаарын бохирлын асуудал, холбогдох зарим зүйлүүдийг бол засгийн газрын бүрийн эрхэд шийдэж өгөөд энэ хүрээнд 19 онд улсын хурл хуулинд өөрчлөлт оруулаад яамдуудад одоо энэ агаарын бохирлтой холбоотой чиг үүргүүдийг зааж өгсөн. Тийм учраас засгийн газраас энэ агаарын бохирлын холбоотой арга хэмжээ, авж байгаа арга хэмжээнүүдэд илүү сайжруулах, хөрсөн үр дүнгээс ухрахгүй байх ийм зайлшгүй шаардлага байгаа гэдгийг онцолж хэлье. Өөр бүхэлд нь тавьж байгаа. Хилцэх хуулийн хилцэн процессд нь бас тавьж байгаа. Тиймээс сая хэллээ шүү дээ. Шив тухайлбал одоо ерөнхийлөгч 20-50 хугацаатай давхцуулан хэрэгж хугацааг тавьсан байна. За хууль тогтоомжийн хуулинд хилцэгтэй хууль тогтоомжийн хуулийн тодорхой залтуудыг зөрчсөн байна. Тэгээ тодорхой хуулийн залтуудаа үнэлж байгаа. За агуулгын хувьд би түрүү бас тодтогч хэллээ. Ер нь манай энэ захин орчинд бид нар хичнээн арлсан Монголын иргэд эрх хэрэгчлөөтэй ч гэсэн хүн хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх хэрэгчлөө бусдын эрхчлөөр улсын эрхчлөөр хязгаарлагддаг гэдгийг бид нар бас онцгой анхаарч үзэх ёстой. Үндсэн хуулинд бол тодорхой заасан ба шүү дээ. Хүн эрх хэрэгчлөөгөө илэрхтэй үндэсний аюулгүй байдал. Бусдын эрх хэрэгчлөөгөө таны эрх хэрэгчлөөг хязгаарлагдаж шүү гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд бид нар энэ одоо сошиал орчинд нийгмийн сүлжээнд байр суурь илэрхийлэхдээ энэ одоо хуулийн залтуудыг онцгой анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Ер нь энэ хуулийн гаргах болсон нэг том үндэслэл болох захин орчинд үүсэж байгаа гэмт хэрэг заллин садар самуу хүчрхийлд уриалах гэдэг энэ хууль бус зүйлүүдэд бид нар цаашдаа ч хатуу тэмцэх ёстой. За өөр асуудал. Хориг хүлээж авахгүй гэсэн улсын хурлын бүрийн эрхийн асуудал. Өнөөдрийн Монгол улсад мөрдөгж байгаа хуулийн дагуу Монгол улсын ерөнхийлөгч хориг тавиул хэрхэн хилцэх вэ гэдэг нь хуулийн зохицуулттай. Тэр хуулийн зохицуултын хүрээнд хориг хилцэгдэнэ. Бид нар энэ хуулийн зөрчил үүссэн байна гэдгийг хоригтой зааж өгөөд хориг тавих нэг үндэслэл болгосон байна. Энэ төрлийн хууль ер нь манай гайхсан шаардлагатай гэхээр ямар байсан гэдэг нь ялангуяа энэ аюултай зүйлс хавтаа аюултай найраараа хүн хэлсэн асуудал асуудыг хэд хэдэн удаа хэлчихсэн гэдэг юм. Энэ хууль ер нь зааж шаардлагатай юм. Өнөөдөр Монгол улсад кибер аюулгүй байдлын тухай хууль, хувийн мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль гээд холбогдох зөрчлийн тухай хууль, эрүүгийн хуулиуд тодорхой залтууд захин гэмт хэрэгтэй холбоотой, захин орчинд үүсэж байгаа асуудалтай холбоотой асуудлыг зохицуулж ирсэн. Цаашдаа улсын хурал засгийн газар бүрийнхээ хүрээнд энэ одоо хууль эрхцэн орчинд боловсроогүй болгох чиглэлээр ажиллах байхаа гэж ингэж бодож байна. За ингээд өнөөдөр бас хүрэлцээсэн та бүхэнд талархал илэрхийлье. Баярлалаа.